Дэлхийд даяар Якуза болон Эл Салвадор, MS-13 болон Америкийн нэгдсэн улсын Blood ба Crips зэрэг бүлэглэлүүд аимшигтай гэмт хэрэгээр харт амхны 8 болж бүтэхгүй зүйлсээр давмгайлж байгаа ч өнөөдрийн энэхүү бичлэгээрээ тэдний дунд бас хүчирхэг эмэгтэйчүүд гангстерууд болон бүлэглэлүүд оршин буу байгааг харуулах болно. Тэдний тарих аюул занал хийлэл нийгэмд үзүүлэх нөлөөч бас эрэгтэйчүүдээс дутгааргүй билээ. Ингээд дэлхийн хамгийн аюултай 5 эмэгтэй бүлэглэлтэй танилцъя. The Border Elephants. Лондонгийн нарийн гудамжнаас эхлэлээ тавьсан Border Elephants буюу 40 заанууд нэртэй бүлэглэл. Тэд тэртээ 18 дугаар зууны сүүлээс 20 дугаар зууны ихэнх хүртэл Лондонгийн дээдсийн дэлгүүрийг тонн дээрэмдэж иржээ. Тэдний толгойлогч болох Alice Diamond нь цуу яриагаар бол гангстеруудын хатан хаан хэмээн нэрлэгдсэн байжээ. Түүний удирдлагад орох уг бүлэглэл нь Лондонгийн баруун хэсгийн тансаг дэлгүүрүүдийг бүгдийг нь шахуу онилж, нарийн төлөвлөгөө гарган томоохон хулгай дээрэм хийдэг байжээ. Тэдний бусдаас өөр болгосон нэг шалтгаан нь тансаг хувцас гоёл чимэглэл, үнэт идэл зүүж, бусдаас дээд зиндата мэт харагдах байдлаар өөрсдийгөө далдлан авч явдаг байв. Тэдний төлөвийн зорилго бол хулгай дээрэм биш байлаа. 40 заанууд хулгайлж олж авсан эзүүсээ хууль бус арилжаа 8 болон зах зээл дээр нэвтрүүлэн зардаг болжээ. Тэдний бизнес нь өргөжин хэлснээр Лондон даяар зартай болж Elephants and Castle хэмээх бүс нутаг нь тэдний оромж болон хувирсан байна. Цаг хугацаа өнгөрч тэдний ихэнх нь шоронгийн хаалга татаж эхлэв. Толгойлогч Alice Diamond таалагдахгүй байгаа хүнийхээ нүрийг очир эрдний бөгжний хилтерхийгээр зүсэж гэмтээдгээрээ зартай нэгэн байсан гэдэг. Түүний удирдлагад дор бүлэглэл хүч нөлөөнийхөө оргил дээр нь хүрсэн ч цагдаагийн дарамт шахалт нэмэгдхийн хэрээр гангстеруудын хатан хааны эзэнт гүрэн эцэст нь нуран унсан юм. Las Palacas. Мексикийн харт амхны дайны голд Las Palacas нэртэй залуухан халуухан сэтгэл татам эмэгтэйчүүдийн бүлэглэл төрсөн байдаг юм. Тэдний үндсэн үүрэг бол аллах үйлдэх зориултаа хөлсний халуучны төгс хувилбар юм. Гоо үзэгсэл нь тэдний хамгийн хүчтэй зэвсэг болж байлаа. Хэрвээ таны өмнө хөөрхөн бүсгүйчүүд бүчин аваад гайхширан алмаарч байх хооронд чинь буудаж хөнөөгөө зогчихвол танд эвгүүл санагдах байх. Харин эдгээр эмэгтэй гангстеруудад бол хөөрхөн царин төгс халахвч болж байв. Las Palacas нь тэдний Мексикийн бүлэглэл дундаас онцгой нь байлаа. Veronica Maria Moriana Carrion харьцангуй залууч Las Palacas-ийн залгамжлагч хэмээн нэрлэгддэг нэгэн. Тэрээр Cartel del Noreste буюу хойд нутгийн картелийн дэрэгдэх Las Palacas бүлэглэлийн толгойлогч байсан гэдэг. Тэр анх цагдаа байсан ч харт амхны дайны хөлдөө хөл алдан айдас автуулан алуурчин болж хувирсан гэдэг. Тэдний үйл ажиллагаа Мексикийн олон мужийг хамарч харт амхны картелийн хяналттай бүсүүдэд ноёрхож байв. Las Palacas бүлэглэл нь тусгай ёслолгүйч шинэ гишүүн илсүүлэхэд шалгуур тавин авдаг байсан нь хүн алах тушаал өгдөг байсан гэлцдэг. The Dagger Dips. Silver Daggers хэмээх бүлэглэлийн дэргэд Dagger Dips гих охидын бүлэглэл гарч охид ч гэсэн өөрийн байр сураа олж чадсан юм. Тэд ирчүүдээс дутгааргүй айдас төрүүлэн байж чаддаг гэдгийг харуулсан юм. Тэдний удирдагч Lacey хатуугараар бүхнийг шийдэж чанга дүрмтэй эмэгтэй гэдгээрээ алдаршсан нэг юм. Түүний тушаал болон түүний итгэлийг алдах нь бараг л үхэлтэд дүүцэхүц байсан гэлцдэг. Dagger Dips бүлэглэл нь Лос Анжелесын зүүн хэсэгт газар нутгийн дайн болон дээрэм тонуул зодоон зохион болохгүй бүх зүйлсүүдэд оролцож эмэгтэйчүүдийн хүчийг гэмт ертөнцид тамгалсан юм. Тэдний нэрийг сонссон хүн бүрэл сүрдэн айж явах болсон ба айцаас гадна хүндлэлийг хүртэл зэрэг мэдрүүлж байсан гэгддэг юм. Хүн илсүүлэх ёс нь бүрэн баримтжуулагдаагүй байдаг ч 1960-ад оны гудамжны бүлгүүд дунд эр зориг шалгах гэдэг бичигдээгүй шалгуур түгээмэл байлаа. Энэ нь хүчирхийлэл, дээрэм эсвэл шаардлагатай үед хүн хөнөөх зэрэг хүнд сорилтуудаар явагддаг байсан гэж ярьдаг байна. Гишүүд нас ахихийн хэрэг бүлэглэлээс ааж маргарч Dagger Dips-ийн нэр хүнд нөлөөч буурах эхлэл тавигджээ. Гэсэн ч тэдний домог Лос Анжелесын гудамжинд өнөөдрийг хүртэл яригдсан хിവэр байна. Эмэгтэйчүүд зэвсэг бариад өөрсдийн хүчээр бөлгөн үүсгэж чадсан нь тэр үеийн цорын ганц бэлэг тэмдэг нь тэд байжээ. Азис. Японы алдарт Якуза ертөнцийн гүн сүдэрт Азис нэртэй эмэгтэйчүүдийн бүлэглэл өөрийн байр сууриа бий болгож чадсан юм. Тэд Якузатай гэр бүлийн холбоотой бөгөөд гэрлэлт, этгэлцэл дээр тулгуурлан холбогдож байдаг ба байгууллагын дотоод ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг гин. Азис бүлгийн эмэгтэйчүүдийн мөнгөний урсгал санхүүгийн удирдлага, нууц хилэлцээр, зуучлалын ажил хариуцаж
Якузагийн далд бизнесийн санхүү тайлан тооцоонд оролцсон байдаг. Тэдний дундаас хамгийн нөлөө бүхий толгойлогч нь Райко Такашима. Кобе хотын дунд төвшний гэр бүлд өссөн тэрээр бизнесийн ухаантай боловсралтай эмэгтэй байжээ. Гэвч нөхөр нь Якузагийн дунд төвшний гишүүн байсан бөгөөд түүний өхөл нь Райког гэмт ертөнц рүү татах эхлэл нь болсон гэдэг. Хүмүүр, буу барьж, эрх мэдэл авдаг тэр ертөнцид Райко оюун ухаан, стратеги, мөнгөний урсгалаар ноёрхож чадсан юм. Тэр Якузагийн санхүүгийн гүйлгээг зохицуулж, хууль бус 8-ны зуучлал, офшор дансны удирдлах, хуурамч бизнесийн бүртгэлүүдийг хариуцдаг байв. Тэр өөрийн холбоо сүлбээ стратегийн ухаанаараа Японы гэмт ертөнцид томоохон санхүүгийн эзэнт гүрэн байгуулж, Якузагийн түүхэн домогт бичигдсэн нэг юм. Азис бүлэглэл гол төлөв Токио, Осака, Кобе зэрэг Якузагийн хяналттай хотуудад үйл ажиллагаагаа явуулж, хууль ёсны бизнес болон хууль бус 8-2-ын заагийг чадварлагаар холбож явдаг байв. Тэд бол Японы мафи ертөнцийн хатан эрх мэдэлтнүүд гэгддэг бүлгэм юм. Азис бүлэглэл Якузагийн уламжлалыг дагаж биедээ шивээс хийлгэх нь үнэнч тангарагын илэрхийлэл байв. The Pink Panthers Сербийн болон Монтенегрогийн эмэгтэйчүүдээс бүрдсэн дэлхийд айдас дагуулсан үнэт эдлийн хулгайчдын бүлгэм. Тэд 1984 оноос хойш идэвхтэй ажиллаж, дэлхийн хамгийн тансаг дэлгүүрүүдийг онилж, нийтдээ 500 сая $5 үнэт эдэл хулгайлсан гэж тооцогддог. Тэдний ажиллагаа бол энгийн хулгай биш, цэргийн түвшний нарийн төлөвлөгөөтэй цаг хугацааны нарийн хуваарьт төгс гүйцэтгэлтэй гэмт хэрэг байлаа. Pink Panthers бүлгэм нь дээрээ том удирдлаггүй, харин бие даасан бүлгүүдээс бүрдсэн уян хатан сүлжээ хэлбэрээр ажилладаг. Гэхдээ тэднийг холбож байдаг нэг зүйл нь урвахыг өглөөс дор үзэх хүсэл байв. Тэдний хулгай Европ, Аз, ойрхон орнод даяар өрнөж, хууль сахиулагчдыг олон жилээр төөрөгдүүлсэн гэдэг. Тэдний энэ их зориг болон төлөвлөгөөний төгс байдал нь урлагт ч бас нөлөө үзүүлсэн ба Холливуд хүртэл санаа авч, гэмт хэргийн сэдвтэг кино хүртэл хийсэн юм. Тэд аллага үйлдсэн гэж шууд нотлогдоогүй. Тэдний дэрмийн үеийн мөрдлөг нь нэгч цусгүйгээр өнгөртөгт байлаа. Ингээд бид энэ удаагийн дугаараар дэлхийн хамгийн аимшигт, хамгийн хүчирхэг топ 5 эмэгтэй гангстер бүлгүүдийг харлаа. Магадгүй та өмнө нь гэмт бүлэглэлүүдийг зөвхөн эрчүүдийн ертөнц гэж боддог байсан байх. Таны бодлоор дараагийн топ жигсаалт юу байх вэ? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Хэрвээ энэ бичлэг танд сонирхолтой байсан бол лайк дарж, манай сувагт subscribe хийгээрэй. Дараагийн дугаарт бид сонирхолтой жигсаалтыг танд хүргэх болно.